Зэг, сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ зориулж миний ярих кино бол Indecent Proposal хэмээх 1993 онд 32 сая доллараар бүтээд 266 сая долларын ашиг орлого олж байсан маш сонирхолтой нэгэн кино. Гол дүрд 1980 онд гэхэд дэлхийд дахинд алдар нэрийг олж 1995 он гэхэд тухайн үедээ энэ хорвоо дээрх хамгийн өндөр цалин авдаг байсан жүжигчин болов Demi Moore тоглосон байна. Мөн Оскарын шагналт найруулагч бас жүжигчин Роберт Редфорд бас 3 удаа Оскарт 5 удаа алтан бөмбөрцөгт нэр дэвшээд алинд нь ч ялж чадаагүй Woody Harrelson-аар тоглосон байна. Киноны товч агуулгын хувьд гэвэл залуухан архитектор David Murphy үл хөдлөх хөрөнгийн зууч Diane Murphy-гийн хамтаар амьдардаг. Тэд өөрсдийн мөрөөдлийн байшин барихын тулд маш үнэтэй нэгэн эдлэн газрыг сонгож авснаар энэхүү киноны маань үйл явдал өрнөдөг. Газраа сонгосон ч тэдэнд байгаа мөнгөнд худалдаж авахар хэмжээнд, зээлэд арахаар хэмжээнд хүрдэггүй. Дээрээс нь ердөө хэдхэн хоногийн дотор мөнгөө шилжүүлэх нөхцөлтэй учраас залуу хосууд Лас Вегаст очиж мөрөөдөө тоглон мөрөөдлийн байшингийнхаа мөнгийг босгохоор явцгаадаг. За ингээ бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. Манай гол дүрийн баатар хаанхын жимбэ далайн хэрэг дээр нилээд гонигтэй Дианаг алдснаар тэр өөрийгөө ч гэсэн алдсан юм байна гэдгээ ухаардаг. Эмэгтэй ч гэсэн нөгөө талд Дэвидийн талаар дурсаж тэр үргэлж миний хажууд байсан хэмээн дурсан инээд алдна. Энэ хоёр хос сургууль байхдаа танилцаж бие биенээ хар нэлхаасаа л шохоорхоод эхэлсэн байдаг. Дианаг 19 нас хүрэхэд Дэвид гэрлэх саналаа саяны далайн хэрэг дээр тавьж байсан юмсан ч. Залуу архитектурын коллеж төгсөж жижигхэн компанид ажиллах бол Диана үл хөдлөх хөрөнгө зурчлагч болсон байна. Манай хоёрт ер нь бол муудах юм бол мундахгүй их. Ихэнхдээ Дэвид хаасаагүй хог новш гутал хувцаанд тайлж айснаас болдог байсан ч эргээд дэвлэрэхтэй гал халуунаар алтгооныхоо шалан дээр найрамдлын бүжиг тогсноор төгсдөг байж. Дэвид хайртай бүсгүйгийн эргэн тойрноо өөр өнцгөөс хараасай гэж хүссэндээ байнга л дагуулж явж байшин барилгуудын архитектурын шийдлийг тэрэнд тайлбарлаж өгдөг. Дэвид мөрөөдлөн биелүүлэхээр шийдэж зээл авч байшингаан барьж эхэлнэ. Тэгтэл удалгүй үл хөдлөх хөрөнгийн зах зээл зогсон байдалд орж Диана ажилгүй хүн шиг л болчихно. Экснер банкнаас манай хоёрыг дуудаад $50,000 яаралтай төлөх хэрэгтэй. Үгүй болоо бид барьж байгаа байшинг чинь хурааж авахаас өөр ямар сонголтгүй гэж хэлдэг. Диана энэ мэдээ их хүн дээр тусдагч Дэвид эхнэрийн тайвшруулж юуж болсон хоёулаа даваад л гар. Гол нь тайван байх хэрэгтэй гэж хэлдэг. Нэгшин Дэвид эхнэрийг инээс зэрэгээд би нэг санаа олчихлоо босоод ирээ гэхин тэр. Ингэснээр манай хоёр Вегаст очиж казино орж хэрэг болоод байгаа мөнгөнд өнгөө босохоор болно. Дэвидийг хөзөр тоглож байх хооронд эмэгтэй тансаг зэрэглэлийн дэлгүүрүүдээр хийсч тавган дээр тавьсан амттангуудыг амсаад явж байдаг. Диана нууцаар тэдгээр амттангийг ихээр авах гэж оролдож байтал нэг нууцлыг эрхэм тэрнийг хараад инээч гисэн зогсож байна. Диана тэндээс олдоод дэлгүүрт байсан даашинснуудын нэгийг өмсөж үзэж байх хооронд нөгөө эрхэм хувцас солих өрөөнд ороод ирчихсэн та үнэхээр гайхалтай харагдаж байна. Энэ даашинзыг би танд бэлэг болгон авч өгч болох уу? Миний хувьд таныг холоос харах үнэхээр тааламжтай байлаа гэхэд эмэгтэй хариуд нь даашинз бит хоёрын гол ялгаа нь нэг нь зарагддаг, нэг нь зарагддаггүйгээр эндээс гардаг. Диана нөхөр дөрийн эргэж ирэхэд Дэвид $10,000 хожижчихсан тэрнийг угтаж авна. Манай хоёр бие биенийгээ тэрч гал халуунаар үнсэлцэж эхлэхэд дэлгүүрт таардаг нууцлаг эрхэм тэднийг холоос харчихсан сууж байдаг. Нэг өрөөнд дотор Дэвид тухайн казиногоос $25,000 хоцсон байна. Манай хоёр баяраа тэмдэглэж тухайн шөнөө орд үүрэн мөнгөн дэвсгэртээр өнгөрүүлж өглөө нь түүн дээрээс ирдэг. Маргааш болоход Дэвид дахиад л казиноор очдогч өнөөдөр тэрний азгүй өдөр байж таардаг. Диана өөрсдийн мөнгөө тоолж үзэхэд тэдэнд байгаа нь ердөө л 4,000 үлдсэн байна. Эмэгтэй гинэт нэг зоос авснаа хоёлаа явах хэрэгтэй юу? Эсвэл үлдэх хэрэгтэй юу гэдгээ энийг шийдээд үзчихье гэдэг. Дахиад нэг өдөр өнгөрөхөд Дэвид үлдсэн бүх мөнгөө улаан дээр тавьчихдагч манай хоёрын хувьд энэ сүүлчийн тоглолт байна. Залуу эхнэрээ хөдөлсөөр тухайн газраас гарах гэж явж байгаад гейжийн тоглолтыг хэсэг сонирхож төр саатдаг. Нөгөө нууцлыг эрхэмчин тэр бомтон байгаа зогсохгүй маш их хэмжээний мөнгөөр бооцоо тавьж харагдана. Тэр өнөөдөр гихтэл бараг л $100 алчихсан байгаа. Гейж саяхан таарлсан бүсгүйгийн олны дундаас анзаараад Дэвид дээр дөхөж ирээ. Та эхнэрээ надад төр зээлүүлж болох уу? Тэрнийг аз дууддаг гэдэгт би итгэлтэй байна хэмээн хэлдэг. Диана дуртай дургүй зөвшөөрөөд Гейжи хажууд сууна. Эмэгтэй хэлэхдээ би хөзөр сайн мэдэхгүй. Хөзөр гэхээсээ илүү шоо надад арай дээр санагддаг гэхэд тэр бомт нь тэр даруйд нь суудлаан сольж шоо шиддэг ширээний ард очиж зогсдог. Тэгснэ шууд л $1,000 казиногоос гаргуулад бүгдийг нь тавиад Дианагаар шоогоо шидүүлдэг. Тэдэнд хэрэгтэй тоо бол 7 бас 11. Диана шоог шидгээс өмнө нөхөртөө зориулж үнсэж байсан шигэ үнсэж шиддэг. Бүсгүй хүссэн тоогоо буулгаж чадна.
Гээж үнэн сэтгэлээсээ манай бүсгүй талархаж эхнэр нөхөр хоёр дээр дөхөж ирээд та бүхэнд баярлаа. Би та хоёр тансаг өрөө захиалчихсан байгаа. Орой уулзцгаая гэд яваад өгдөг. Тэр бомтон Диана зориулж бэлэг илгээсэн байдг нь бүсгүй шохоорхоод байсан өнөөх даашинз байна. Диана үүнийг хараад яахан зочиртож эн чин $5,000 үнэтэй байсан штэ хэмээн уулга алтдаг. Орой болоход Дэвид Диана хоёр Гейжийн зохиож байгаа үдшилэг дээр ирцгэн. Тэр бомтон бүхэл оройг манай хоёртой ярилцаж өнгөрөөдөг. Диана нөхрийнхөө хажууд мөнгөтэй, мөнгөгүй эсгээсээ үл хамаарч хамгийн жаргалтай нэгэн болдог талаараа яриад энэ хорвоо дээр мөнгөөр худалдаж авч болдоггүй зүйлс гэж байдаг. Жишээ нь хайр дурлал гэхэд тэгвэл гуруулаа дуршиж үзэж болох юм. Би та хоёрт $1 сая санал болгоё. Үүнийхээ хариуд би Дианаг нэг шин авах болно. Гэхэд манай хоёр шууд л үгүй чөтгөрлүүгээ танилж үз гэж хэлдэгч. Наадах чинь бол зүгээр л хүн болгоны эхний удаад хэлдэг автомат хариулт. $1 сая гэдэг бол бүхэл амьдралынхаа туршид хангалуун амьдрах баталгаа. Үүнийг нэг шөнийн дотор өөр юм болгоно гэдэг бол азтай тэнцэх зүйл. Хариултаа та хоёр одоо хэлэхгүй байсан ч болно. Бэлэн болохоор хэлж болно. Харин одоо намайг өршөөгөөрэй. Би явах хэрэгтэй боллоо гэд тэднийг орхидог. Энэ орой хин хинийх нь нойр хүрдэггүй. Диана хоёулаа учрахаас өмнө өөр хүмүүстэй унтчил байсан. Гэхдээ энэ чи бит хоёрт одоо ямар ч хамаагүй. Миний би тэрнтэй нэг шөнөл хамт байхаас биш миний сэтгэл зүрх, миний бодол оюун санаа өөрчлөгдөхгүй. Хоёулаа энийг арай өөрөөр харуул яаж. Хоёулаа байшингаан барьж өрнөөсөө салж сайхан амьдрах болно шүү дээ гэдэг. Маргааш өглөө Дэвид өөрийнхөө хуульч руу залгаж болсон юм ярихад нөгөөх нь хурдхан Вегас ирж тэдний гэрээ хийх бичиг баримтыг бэлэн болгоно. Гээж тэрний хуульчин бэлдсэн гэрээг уншаад чи маш сайн хуульч. Надад чамд зориулсан оронтой байгаа шүү гэж хэлээд амждаг. Та бүхэн 21 болон түүнээс дээш насанд хүрсэн бол амар 111 гэсэн промо кодыг хийгээд анхны цэнэглэлтэндээ 150% бонус аваарай. Эрсдлээ тооцоолж ухаалгаар бооцоо тавина гэж найдаж байна. Сайт руу нэвтэрч орох линкийг бичлэгний дор байршууллаа. Танд амжилт хүсье. Удалгүй Диана Гейж хоёулахнаа үлдэх тэр цаг мөч ирсэн байдаг. Хөөрхий Дэвид хуульчийнхаа хамтаар баарнд суужчихсан ганц хоёр юм ууж байгаад гинэт маш том алдаа гаргаснаа ухаарч буудлын өрөө чиглэн хар хурдаараа гүйн оддог. Харамсалтай нь тэнд ганцхан өрөөний цэвэрлэгчл тэрнийг угтаж авна. Дэвид тэрнээс энэ өрөөнд байсан хүмүүс нислэг тэргээр явах гэж байгаа гэдгийг олж сонсоод Дэвид рүү яарангүй гардагч оцорчихсон байна. Нислэг тэрэг тэнгэр төөрч Дианаг тэрнээс холын холд авч чаддаг. Хэсэг хугацааны дараа Диана Гейжийн хувийн усан завин дээр хөл тавина. Бүсгүй өөртөө зориулж үлдээсэн хувцсыг сольж өмсөөд өрөөнөөсөө гардаг. Тэр бомтон Диана сэтгэл үлдээхийн тулд завныхаа бүх гэрлийг унтрааж харанхуйн дунд зогсоход энэ бүхнийг нь тоож байгаа ч юм байхгүй манай эмэгтэй оддын зүгт харж байснаа. Та тэр тэнгэрт байгаа оддыг шигсэн унтрааж чадах уу хэмээн асуув. Гээж үүнийг сонссноо инээд алдснаа би энэ тал дээр ажиллаж байгаа гэж хариулдаг. Тэр бомтон халааснасаа нэг зоос гаргаж ирснэ. Хоёлоо одоо эргэлзээгийн тайлж энэ бүх асуудлыг нэг талд нь гаргацгаая. Хэрвээ сүлд буувал чи надтай энд нэг шөнийг өнгөрөх бол. Хэрвээ тоо буувал хоёлаа нислэг тэргэндээ суугаад чи мөнгө аваад буцаад буудалдан очих болно. Ингэж хэлснийгээ дараа тэр зоосыг дээш шидэж гар дээр эргүүлж харвал сүлд бусан байхан тэр. Гээж шууд бүсгүйг үнсээд чиний зөвшөөрөлгүйгээр юу ч болохгүй хэмээн амлалдаг. Дэвид буудлын өрөөнийхөө шалан дээр цурамч хийлгүй өглөө болгосон байна. Дианаг тэр орж ирэхэд гунцсан царайтай амтан босч чимээгүйхэн дөхөж ирээд тэрнийг тэрвэрдэг. Хоёулынгийнх нь нүдэнд нулимс гүйсэн харагдана. Тэр Дианагийн урал дээрээс бодхийг нарилгаад дахин үнсэж өргөжлүүлээд бэлгийн харьцаанд ордог. Би биендээ хайртай гэдгийж гисэн тэд хэлдэг. Бүсгүй цаг хугацаа өнгөрч тэр нэгэн орой болсон үйл явдал мартагдана хэмээн найдаж хүлээхээс өөр ямар сонголтгүй байдалд ордог. Гэртээ эргэж ирээ манай хоёр банк руу хурдхан явж очдөг ч тэдний мөрөөдлийн байшинг аль дээр өрөндөө хураагаад авчихсан байна. Учир нь гэвэл 2 хоног хэтэрчихсэн байдаг. Дэвид дэлбэртлэн уурлаж банкнаас орилсон чигээрээ хэнийг сонсолгүй гарч яв. Залуу гэртээ эргэж ирээ цай чанах гэж газан плетгэн асааж яваад хаанаас гарч ирсэн мэдэгдэхгүй шүдэнцний сав олж хардаг. Тэгээд арагшаан гараад энэ шүдэнц хаанаас гараад ирчихв. Дээрээс нь би тэр шөнийн талаар ярилцах сонирхолтой байна гэхэд Диана тэр шүдэнцэн дээр байгаа нэр бол Гейжийн завны нэр. Гэхдээ би чамтай тэр шөнийн талаар огтхонч ярилцмааргүй байна гэд тэндээс олддог. Тэр завин дээрээс бэлгэвч шүдэн завчсан яамаа да те. Ер нь бол Диана Дэвид юу мэдэрч байгаа бол Дэвид энэ шүдэнзийг хараад юу гэж бодох бол гэж нэг ч удаа бодож үзээгүй байгаад байгаа байхгүй. Яг хөө жижигхэн юм л та. Гэхдээ нөгөө тал Дэвидийн хувьд гэвэл тэр шүн болсон үйл явдлыг бодохыг, санахыг огтоос үсэхгүй амьдралаасаа ой санамжаасаа тэр чигт нь арчиж хаяхыг хүсэж байгаа. Яг зарим хүмүүс ойлгохгүй магадгүй л дээ зүгээр толгой дотроос гаргаж хаяхыг огтоос дурсахыг хүсэхгүй байгаа зүйлийг нь сануулж байгаа. Ямар ч юм шүдэнс байна уу, бэлгэвч байна уу, байна уу зүйлт байна уу хамаагүй бүгдийг нь урж дастаж эвдэж хэмхлэж нүднээсээ далд оруулахыг л хүснэ. Манай хүн яг одоо тийм л байдалтай байгаа. Залуу эхнэрийнхээ цүнхийг нууцаар ухаж байгаа тэр дотроос нь Гейжийн нэрийн хуудсыг гаргаад ирдэг. Энэ цаг мөчөөс эхлээд
Манай хоёроос хэрүүл салдаггүй. Цаашдаа ч салахгүй. Диана нөхөртөөгөө харилцаагаа жаахан ч гэсэн сэргээхийн тулд банкнд алдсан байраа буцааж авахар шийддэг. Тэгээд сайн найз дэрэн явж очиод газрыг нь худалдаж авсан хүн хэн болохыг хайгаад үзвэл тэр бомтон Гейжнэр гараад ирнэ. Диана үнэхээр их уурлаж Гейж дээр шууд явж очиод хоол идэж байсан ширээг нь оронгоор нь хөвлөлээд хайж. Аль бүхний дараа тэр бомтон маш тайван харагдах бөгөөд хоёулаа гадаа гарч ярилццгаая хэмээгээд тэндээс олно. Гейж би тухайн байшинг зарахгүй. Тэр одоо 2 сая долларын үнэтэй болсон гэхэд хэрвээ надад 2 сая доллар байсан бол чиний хэлэх үг чинь 4 сая байх байсан биз дээгээд тэрнийг үлдээдэг. Диана гэртээ эргэж ирээд Гейжтэй уулзсан талаараа хэлэхэд Дэвид дахиад дэлбэрч барьж байсан виногоо аваад шидчих. Бүсгүй өөрсдийн алдсан байшингаа худалдаж авах гэтэл Гейж тэрнийг авчихсан байсан болохоор эргүүлээд өгөө гэж хэлсэн юм а хэмээн тайлбарладагч Дэвид хариуд нь чи тэрэнд ухаанаа алдчихсан байна. Чи ярихдаа тэр надад хамаагүй гэж байгаа боловч яг үнэндээ тэрэнд дурлцсан байна гэд гэрээсээ явчихдаг. Тэр хуульчиндаа хэсэг хугацаанд амьдрахаар болно. Диана тэднэрүү залгаад надад энэ сая доллар хэрэггүй гэхэд Дэвид нөгөө талд нь надад ч гэсэн наад мөнгө чи хэрэггүй гэж хариулна. Эхнэр нөхөр хоёр хэдэн 7 хоногийн хугацаанд тусдаа амьдардаг. Дианагийн хувьд Дэвидгээ өнгөрөөж байгаа цаг минут болгон гачлантай санагдана. Нэг өдөр тэрний ажил дээр Гейж ирсэн байх бөгөөд тэр 10 сая доллар дотор үл хөдлөх үзэх гэж яваа юмсан ч. Диана тэр бомтныг дагуулan олон янзын тансаг байшингуудаар орж тэрнтэй ажиллаан л ярих бол Гейжийн асууж сонирхож байгаа юм болгоно нь Дианагийн талаар л байдаг. Өдрийн төгсгөлд Гейж нэг байшингаар орж үзье гэж хэлдэгч тэр нь доод талдаа 30 саяын үнэлгээтэй байна. Тэр байшин руу явахдаа Диана энэ харш бол Гейжийн өөрийнх нь юм байна гэж ойлгодог. Дианагийн бодлоор бол энэ байшинд ямар ч амьдрал амьтай зүйл байхгүй байгаа. Ядчил цэцэг, нохой, нүдэн тусчгаар тавилгач байхгүй байна гэхэд Гейж миний бодлоор энэ байшинд эмэгтэй хүн л дутаад байх шиг. Дутаад байгаа яг тэр эмэгтэй нь миний ур зогсож байна гэж хариулдаг. Диана тэрний өдөөс та бид шиг ийм эхлэлтэй хүмүүс хамт амьдрна гэж байхгүй байгаа гэхэд болохгүйг нь оролдож үзэж байж л мэдэн шүү дээ гэж Гейж хэлдэг. Салалт дээрээс нь өөрийнх нь ардаа саламжлаад байгаа сэтгэл хоёроос жаахан ч гэсэн хөндөрхийн тулд Диана эргцүүн хичээл сайн дураараа зааж эхэлнэ. Тэгтэл нэг өдөр тэрний хичээл дээр Гейж хурж ирээд чимээгүйхэн хамгийн арын суудал дээр очиод суучдаг. Хичээлийн дараа Гейж хайртай эмэгтэйдээ нэг зүйл харуулмаар байгаагаан ойлгол. Тэр нөгөө байшингаа тогтчуулж нохоо хүртэл авч дэжсэн байдаг. Тэгээд 30 жилийн өмнө тохиолдсон нэгэн харамсалтай үйл явдлыг түүнд ярьж өгнө. Кино үзчихээд харж байтал миний эсрэг талд хоолоогоо хүртэл давчилсан даашинцтай нэгэн охин сууж байсан. Тэр бол энэ хорвоо дээр миний харж байсан хамгийн үзэсгэлэнтэй орших бай. Би тэр үед ичимхий байсан учраас тэрнийг над руу харах үед харцаан өөр тишээ шидчихсэн. Метро зогсох үед хаалга онгойж тэр буусан. Хаалга хаагдаж метро буудлаас холдох үед тэр гинэт миний нүд рүү хараад хизээж мартагдгааргүй нэмсэглэл надад үлдээсэн. Ээж хидинж гэмээр. Би тэр хаалгануудыг цөм өшөглөж гадагшаа гарахыг хүссэн. Тэр үед 2-7 хоногийн туршид би тэр газраар эргэлзсэн. Гэхдээ түүнийг дахиж харж чадаагүй. Надад тэрнийг бодоогүй өдөр гэж өдийг хүртэл нэгж байгаагүй. Би дахиж ийм зүйл надад тохиолдосоо гэж хүсэхгүй байна гэснээр Диана уярч түүнтэй цаашдаа уулзахыг зөвшөөрнө. Бараг би ч уярчлаа. Бороотой нэгэн зуны өдөр шиг Гейж Диана хоёрыг салалтынхаа шарахыг даахгүй яваад Дэвид олоод харчихдаг. Тэр энэ цагаас хойш шаналлах хэрэггүй гэдгийг ойлгож өөртөө шинэ ажил олж сургуульд багшлаж эхэлнэ. Дэвидийн хэлж байгаа үгнээс архитектор гэдэг бол зүгээр нэг дотор нь орж амьдардаг байшингаас хамаагүй өөр зүйл гэдгийг ойлгож болохоор байна. Жереми найзтайгаа энэ өдрийн орой уулзаж Диана тэрнээс албан ёсоор салах гэж байгаа мэдээг дуулгадаг. Дэвид тэрэнд юу ч хэлдэггүй ч хэд хоногийн дараа Диана Гейж хоёрын оролцож байгаа сайн үеийн аян дээр явж очиод нөгөө алдартай сая долларын зоо паркт хандуулчихдаг. Гейж Дэвид Диана хоёрт хэсэг гинж болов тухтай ярилцах зайг нь үлдээн. Дэвид өөрийнхөө гаргаж байсан муухай үйлдэлүүдийн төлөө тэрнээс уучлал гуйгаад чамайг зүгээр л би алдчихгүй гэж үнэхээр айдаг байсан юм а гэж хэлээд салах өргөдөл дээр гарын үсгээ зураад тэндээс олддог. Гэрлүүгээ харах замдаа Гейж хайртай эмэгтэйгээ явуулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгодог. Диана тэрний энэ шийдвэрт маш их баярлаж байгаагаа илэрхийлэхэд Гейж түүнд завин дээр өнгөрүүлсэн анхны шөнөө азаан үзэж байсан хоёр талтан адилхан дүрстэй зоосыг бэлгэлдэг. Энэ зоос бол чи хизээж азанд найдахгүй, үргэлж бүх зүйл чиний талд байх болно гэдгийг бэлэгдсэн утга санаатай. Өсгүйг автобусан суух гээд явж байгаа хооронд Гейж өөрийн туслахтаа яагаад түүнийг явуулж байгаагаа тайлбарлаа зогсож байдаг. Тэр хизээч Дэвидийг хардаг шиг харцаар намайг харахгүй болохоор би түүнийг явуулахар шийдсэн гэдэг. Диана гэрлэх санал хүлээж авч байсан дурсамжтай нэгэн далайн гэрэг дээр хурж ирэхэд хэн ч харсан гунигтай харагдах Дэвид тэнд бас сууж таарна. Диана түүн дээр дөхөж очиод нөхрийнхөө ард суугаад тэрэнд хайртай гэдгийг хэлдэг. Үүний дараа тэд гар гараасаа атгалцсан. Тэдний хамтын амьдрал хайрын түүх, хэсэгхэн зуурын хямрал, сэтгэлийн зовлон шаналлыг үл хамааран цаашаагаан үргэлжилнэ.
хүсэхгүй зүгээр л түүнийг дурсахыг хүсэн зүгээр л түүндээ дурсагдахыг хүсэн би хөлөрөө бүхэн ориг өнгөтэй Ушрал бүхэн орин дурсамжтай залуу нас шиг дэврүүн зуна залуу нас шиг дэрвэж явсан байж уулзах болов зүд нарыг ганцаар хуучаа зүрх сэтгэлийг эзэмдхийг хүсэхгүй зүгээр л түүнийг дурсахыг хүсэн зүгээр л дурсагдахыг хүсэн би зүд нарыг ганцаар хуучаа зүрх сэтгэлийг эзэмдхийг хүсэхгүй зүгээр л түүнийг дурсахыг хүсэн зүгээр л түүндээ дурсагдахыг хүсэн би тэр намайг дурстай болов